Эрдэнэс 5 толгой төрийн өмчит компани жилийн тайлан. Эрдэнэс 5 толгой хувьцаат компани хувьцаа эзэмшигчдийн хурал болох гэж байна. Нийт хувьцаа эзэмшигчдтэй. За цаашлах юм бол одоо ард иргэдтэй бас компанийнхаа үйл ажиллагааны талаар тодорхой мэдээлэл өгөх нь бол энэ компаниг удирдах байгаа улсууд ялангуяа энэ уурхайн удирдлагын бүрэлдэхүүнээс бол заавал одоо тайлагнах үүрэгтэй гэж ингэж ойлгоод 14 оны ажлын явц үр дүнгийн талаар товчхон танилцуулъя. Эрдэнэс 5 толгой хувьцат компани 2014 онд 5.8 сая тонн нүрс экспортлжээ. Энэ нь өнгөрсөн оныхоос 2.8 дахин илүү үзүүлэлт юм. Ер нь зах зээлийн байдал бол маш хүнд он жилүүд өнгөрсөн л да. 2013 оноос ер нь эрчимтэй нэлээд уналттай ирж ирлээ. За 2014 онд л ихэд одоо жишээлбэл нүрсний үнийн хувьд бол 30% унсан байна. Хэмжээний хувьд бол хятадын нийт нүрсний хэрэгцээ 10% унсан байна. Хятадын нийт импортын хэмжээ, коксох нүрсний импортын хэмжээ 2013 онд 75 сая тонн байсан бол 14 онд 63 сая тонн болж 12 саяар одоо унсан байна. Энэ маань бараг 17-8% ийм уналттай ийм жилүүд өнгөрсөн. Нийт хэрэгцээ бол унсан. Тэгэхэд бол Эрдэнэс 5 толгой компани бол нүрснийхээ экспортын хэмжээг түүний одоо зах зээлийн одоо уруудж байгаа зах зээлийн эсрэг бол одоо өсгөж чадсан. Өсөхдөө 2.7-8 дахин одоо илүү их нүрс өмнөх жилүүдээс илүү их тийм нүрсийг борлуулж чадсан ийм л жил болж өнгөрсөн. Одоо хамгийн өндөр жил бол 14 он боллоо л доо. Энержи ресурс нэг 5.2 сая тонн нүрс экспортлолоо. Манайх нэг 5.8 сая тонн нүрс экспортлолоо. За манай 5 толгой хувьцаат компани бас нэг сая орчим тонныг. Ингээ үндсэндээ нэг 12 сая тонн нүрс бид нар экспортлолоо. Энэ бол бас том амжилт л да. Хэдийгээр хятадын зах зээлийн үн бага байлаа гэхэд бол бид нар бол хэрэглэгчийнхээ тоог нэмэгдүүлээд байгаа юм. Коксч нүрсний тухайд бол нэг онцлог байдсан шүү дээ. Манай нүрсийг аваад өөрийнхөө технологи, гангийн үйлдвэрлэлийн технологи болгочихсон бол тэрнийг тогтвортой хэрэглэх ирмэлзэл үйлдвэрлэгчдэд буюу бидний хувьд бол хэрэглэгчдэд байдаг. Тэгэхээр бол бид нар зах зээлийн өргөдөх бол манай үйл ажиллагааны үндсийн стратеги байсан. Манай 3 уурхайн гаргасан одоо 12 сая тонн нүрс гэдэг бол өнөөгийн зах зээлийн ханшаар үржүүлээд бодоход бол 400 гаруй сая доллар. За энээс нь бол одоо талын дангаараа гаргасан. За энээсээ бол ухаан 56-7 тэрбум төгрөгийн улсын татвар төлсөн. Ийм одоо үр дүнтэй ажиллаа. 2013 онд 157 тэрбум төгрөгийн орлоготой байсан. Борлуулалтын орлого маань. Энэ дүн бол одоо 2014 онд 400 тэрбум болж өслөө л дөө. Тэгэхээр ойролцоогоор нэг 2.7 дахин өссөн гэх юм уу да. Энэ борлуулалт маань өөрөө дотоодынхон одоо үйлчлэгээ үзүүлж байгаа компаниудад бас компаниуд дийлэнх хувь нь бол орлого болж ордог. Тэр компаниудад нь бас үйлчлэгээ үзүүлж байгаа хүмүүст нь бас орлого болдог. Одоо 400 тэрбум төгрөгийн одоо худалдан авалт Эрдэнэс 5 толгой компани хийсэн байгаа бол тэрийг одоо 5 төгрөглөхлөөр одоо ойролцоогоор 2 их 80 төгрөгийн одоо дотоодын бүтээгдэхүүнийг 2 их 80 төгрөгөөр бас ингэж дэмжиж өгсөн гэсэн ийм тоо гарах болов. Манай гэрээт олзуурлагчд байдаг. Хишиг арим Имно гэдэг одоо 3 компани Монгол уурхайчин түншлэл гэдэг ийм компани ажиллаж байна л да. Энэ компанийнхаа ажлагчдыг оруулаад хил одоо гайлынхныгаа оруулаад за тээврийн компаниудыгаа оруулаад биднэрт одоо үйлчилгээ үзүүлдэг компанийнхаа нөхдүүдийг оруулаад ажиллахад бол бараг 50000 орчим хүн энэ бизнест оролцож байгаа юм. Та бид бүгд Монгол улсын иргэн бүр Эрдэнэс 5 толгойн 1072 ширхэг хувьцаа эзэмшдэг. Уурхайн олборлолтыг тогтвортой амжилттай авч явах хариуцлагатай үргийг үндэсний 3 компани Монгол уурхайчид түншлэл хүлээж жилийн 365 хоног 24 цагаар тасралтгүй ажиллаж байна. Түншлэлийг Хишиг арвин индастриал, уул уурхайн үндэсний олборлогч Мяра гэсэн 3 компани хамтран байгуулжээ.
Монголынхон баялагийг Монголынхон компаниудаар олборлуулж тэдэнтэй хамтарч ажиллаж байгаа нь төрөөс үндэсний компаниудаа дэмжиж буй томоохон дэмжлэг гэж хэлж болно. Тэд орчин үеийн хамгийн сайн машин техник, туршлагатай чадварлаг мэргэжлийн болсон хүчин, инженер техникийн ажилчидтай. Олон улсын стандартыг хангасан уурхай инженерчлэл, аюулгүй ажиллагаа, байгаль орчны менежментийг ханган ажиллаж байна. Улс үндэсний хувь заяатай холбоотой хариуцлагатай энэ төсөлд дотоодын хувийн хэмжлэгийн компаниуд хинээс ч дутхгүй ажиллаж чадна гэдгийг батлан харуулж тэд ажилласаар. 13 оны Эрдэнэс таван толгой экспортын эзлэх хөв бол ердөөсөл 10 гаруй хувьтай л байсан. 2014 онд бол энэ тоо маань 30 гаруй хувьтай болж одоо 3 дахин бараг өслөө. За 2015 оны 1-р улирлын байдлаар нийт экспортын 56%-ийг бас Эрдэнэс таван толгой компани экспортлсон байна. Энэ маань одоо талаас илүү хувийг нь одоо Эрдэнэс таван толгой дангаараа экспортлж байна л гэсэн үг шүү дээ. Яг нүүрс худалдан авахар сонирхлоо илэрхийлсэн 40 гаруй компаниуд манад. За эдгээрээс бол 20 нодлон одоо урьдчилан анх бол яг нүүрс авч эхэлж байсан. Одоогоор бол бас зах зээл бас таагүй байгаатайгаа уялдаад нийтдээ бол 10 орчим яг жигд хэвийн одоо үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд байж байна. Тэндээсээ бид нар ач холбогдол өгч одоо их дэмждэг маань бол Шинхua байна. Чалко байна. Эдгээр чинь бол нийлээд хятадын зах зээлийн бараг 60% нангаараа барьчихж байгаа байхгүй. Би Чалкогийн хувьд бол бас олон түмний ойлголт дээр нэмээд нэг юм хэлчихвээ санагддаг. Чалко бол манай компанид бол маш том хоёр үүргийг гүйцэтгсэн. За нэгдүгээрт бол бидний олзурлоогүй нүүрсийг $350 сая авцсан байхгүй. Энэ бол тухайн үеийн компани удирдлагуудын хувьд чиглэлээ гэсэн сайн одоо борлуулалт хийсэн гэж бол үзэж болохоор. Хоёр дахь юм нь юу гэхээр зэрэг манай Эрдэнэс таван толгойн кооксч нүүрс гэдэг юмыг дэлхийн зах зээлтэй бараг тэнцвхийц хятадын зах зээл дээр маркетинг хийж өгсөн. Энэ бол маш их зардлыг одоо хэмнэсэн. Одоо бол бид нар маш ойрхон ажиллаж байгаа. Нийгэмд болон улс төрийн төвшөнд бас их олон шүүмжил гарч явах үед Чалко компанитай бол одоо хэлцээрийг явуулахад бол маш хүнд үеуд бол байсан. Тэгтээ бас яг Чалко компаниас энд бас өөрсдийн зүгээс яаж бас Эрдэнэс таван толгой компаниг алдагдлыг нь багасгах уу, яаж энэ гэрээ хэлцлийг ашиг хэндээ ашигтай тийм нөхцөлд хүргэх үү гэдэг гаргалгаануудыг хамтарч одоо шийдлийг нь олохыг хичээснийхаа үр дүнд хүрч чадсан. За Чалко компанид нийтдээ $350 сая анх 2011 онд авсан байдаг. Үүнээс одоо хүүтэйгээр нийлээд 390 орчим болсон. За 390-ээс нь 250 орчим сая долларыг нь өнөөдөр төлчөөд байна нүүрсээр. Өнөөдөр яг өрийн үлдэгдэл бол 142 орчим сая долларын үлдэгдэлтэй. За 142 сая доллар гэдэг маань ойролцоогоор 4 гаруй сая тонн нүүрсээ өгчээ чинь 142 сая долларын үр дарагдах юм. За 4 сая тонн нүүрсийг Эрдэнэс таван толгой бүрэн хүчин чадлаараа ажилласан тохиолдолд 3-аас 4 сарын дотор бол бүрэн одоо Чалко компани өөрийг бол дарах боломжтой. Өнөөдөр бол нүүрсний үн ханш хямд байна. Энэ үед өгвөл бидний илүү их нүүрсэл өгнө. За жаахан үн ханшийг өсгөж жагаад өгөх юм бол багал нүүрс өгөх юм л д. Зүгээр л ингийн л одоо арифметик. Энэ бол нэг ус төржөөч байх шаардлага байхгүй. Эдийн засгийн хувьд л тоо бодох хэвэл ажил юм байна. Дал гэдэг үн маань болохоор 2012 оны 1-р улирлаас хэрэгжиж эхэлсэн үн юм байна. Гэхдээ энэ бол үргэлж далаараа байна гэсэн заалт бол огт байхгүй тэр гэрэн дээр. Гарааны үн гэх юм уу те. Дал гэдэг үннээс гараагаа эхэлнэ гэдүүлээ. Тэгээд хэрвээ зах зээл доошоо унах юм бол яг тэр пропорцоор нь дал гэдэг үнэ доош нь буулгана. Хэрвээ зах зээл дээшээ өссөн бол яг тэр хэмжээ тэр пропорцоор нь дал гэдэг үнэ дээшээ өсгөж одоо борлуулах хэрэгтэй. Ийм л анхны гэрээний заалт байдаг л д. Жараас 70% нь бол одоо Чалкогоос бусад компаниуд худалдаж авч байгаа. Үйлч одоо нэг 20-оос 30-аас 40% нь бол одоо Чалко компанид өрөнд өгч байгаа юм л үү. Тэгээ манай нүүрсний 53%-ийг тэр жижиг гэдэг компаниуд худалдаад авсан байдаг л да.
өнгөрсөн оны. Тэр компаниудын төлөөлөгчд байнга манай компани дээр хамт ажиллаж байгаа юм. За нүүрснийхээ чанарт хяналт тавьж байна. Тэрэг одоо тээврийн одоо зохицуулалтаа хийж байна. Аливаа асуудал гарвал уурхайн одоо удирдлагуудад тавьдаг. Бид нар аль болох тэр асуудлуудыг шийдэж өгдөг. Хятадын компаниуд бол хэлтгий шүү. Эрдэнэс 5-7-оос нүүрсний худалдан авалт хийхэд бол ямар нэгэн хүндрэл бэрхшээл байдгүй маа. Амар байдаг юм а гэж ярьдэн шүү. 2014 оны эцсийн байдлаар аж ахуйн нэгж байгууллагуудаас 395 тэрбум 418 сая төгрөгийн авлагатай байгааг задлаж үзвэл хүний хөгжил сангаас 230 тэрбум 976 сая, татвар нийгмийн даатгалаас 107 тэрбум 830 сая, гадаадын бэлтгэн нийлүүлэгчдээс 54 тэрбум 98 сая, гадаадын бэлтгэн нийлүүлэгчдээс 54 тэрбум 98 сая, үүн дотор Energy Resource компаниас 14 тэрбум 627 сая төгрөгийн авлагатай байна. Дийлэнх нь бол мэдээч хэрэг нөгөө хүний хөгжил сангаас авах хэрэгтэй авлага, урьдчилтүүлсэн төлбөр. Өөрөөр нь анх одоо Chalco компаниас 350 сая доллар аваад тэгээд тэрнийг одоо төрд хүний хөгжил санд одоо өгсөн шүү дээ. Эрдэнэс 5-7 хувьцаат компани татвар төлөлтийн хэмжээгээр 2014 онд 5 дугаар байлт орсон. 2015 онд төсөвт 108 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлэх төлөвлөгөөтэй. Бид нар үйлдвэрлэлийн өртгийг бууруулах талаар нэлээд хэд хэдэн ажил зохиож байгаа. Тээвэрлэлтийн зардлыг нь худалдан авах талтай хариуцуулаад тэгээд одоо 31.8 доллар одоо өнөөдөр өгөх ийм нөхцөл бүрдчихэл одоо өнөөдөр ажиллаж байна. Барууны ч уурхай бай, зүүнний ч уурхай бай, дотоодын уурхай ч хамаахгүй. Олзварлалтын шат бол адилхан болцсон шүү дээ. Уурхай доторх логистикийн зардлыг 27-оос 30% хүртэл бууруулж чадсан. За нөгөөтэйгөр бол экологи, байгалийн тэнцвэрийн асуудал бол маш том асуудал шүү дээ. Бид авто зам дээр нийт тээврийг гаргах талаар бол шатараас арга хэмжээ, нутгийн захиргааны байгууллагуудтай хамтарч авлаа. Төрийн байгууллагуудаас бас дөрвтэй шийдвэрүүд гаргалаа. Бид нар үйлдвэрлэлтийн анхан шатны боловсруулалт хийх ийм төлөвлөгөө боловсруулад ажиллаж байна. Ийм одоо зорилгыг бол 15 он тавьж байгаа. Алсын одоо хэрэглэгчид хүргэж өгье гэсэн юм ярьдаг. Тэгвэл тэнд очихдоо ашиг бага байх юм бол бид нар наан нь итгэн зардсан байх нь ямар ч 8-ачны л одоо боддгол бодол байх гэж бодож байна. Нүүрс гэдэг маань өөрөө маш объемтэй бүтээгдэхүүн. Тээврийн хөлс нь бол маш их гардаг. Нийт одоо зардлынх нь жишээлбэл Тэнжин хүрэх нийт зардлынх нь бараг 80-аас 90% нь зөвхөн тээврийн зардал болдог тийм. Ашигт ажиллагаан дээр төвлөрч шийдвэрээ гаргах хэрэгтэй. Хэдийн үн өндөр байлаа гэд өртөх нь бас өндөр байх юм бол энэ чинь алдагдaltaй л болно. Хэдийн үн бага байлаа гэд зардал нь бүр бага байх юм бол энэ маань өөрөө ашигтай гарч байгаа. Баяжуулах паприкл одоо энд авааж оцойтол нь барих юм бол одоо гайхамшигтай юм шиг юм бодож болохгүй. Говийн бүс нутагт усны асуудлыг хүнд байдаг. Усныхаа асуудлаа ямар үнээр, үн цэнээр усаа бид нар нийлүүлж одоо хэрэгжилж чадах вэ гэдгээс бас их хамаарат байгаа. Нэгдүгürt нь хөрөнгө оруулалтын хэмжээнээс бас их хамаарна. Хэрвээ угаах үйлдвэр нь хямдхан байх юм бол ашигтай байж болно. Гэтэл харамсалтай нь бас яг өнөөдрийн тэр угаах үйлдвэрийн бүтээн байгуулалтанд одоо шаардлагатай санхүүжилт маань бол бас нэлээд өндөр байгаа учраас яг өнөөдрийн үед бол угаах үйлдвэрээр өөрсдөө бариад одоо ашигтай ажиллуулна гэдэг бол бас хүнд хэрэг. Цаан чи хятадын одоо хэлийн цааталд 20 гаруй сая тонныг бараг 50 боллоо гэж ярьдаг угаах фабрикуд байдаг. Манайх чинь нефт бүтээгдэхүүнээ гаргаад тэнд боловсруулад ашиг нь хуваагаад явдаг зарчим байдаг. Бид нар тэр рүү явж чадах юм бол нөгөө балгасын улаан нуурын маань ус хэвээрээ нөгөө байгаль орчин одоо хог хаягдал нь бас нөлөө багтай ийм сайн үр дүнгууд бол харагдаж байгаа. Яг өнөөдрийн байдлаар Оросын одоо ялангуяа Элга гэдэг одоо том орд байна. Тэр одоо ордын бүтээн байгуулалт бол ерөнхийдөө жоохон гацаанд орсон. Яагаад гацаанд орсон бэ гэхээр Орос ч өөрөө бүр одоо хятад руу хүрэхийн тулд бол бараг Монголоос хол зам Монголоос олон дамжлаг дамжиж ийж одоо хятадын зах зээл рүү очдог. Тэгээд энэ
дамжлагуудыг нь тооцоод үзэхлээр бас яг ашиггүй болж байгаа учраас ер нь сорчилж олзуурлална гэдэг ойлголт хаана байдığım бол да би тэрийг их гайхаад идгийн манайх ч нь бол бас нэгдүгээр төрийн уурхай, хоёрдугаарт бол манай мэрэгжлийн хяналт бол муу ажилдаг гэж би бодохгүй байна. Гуравдугаарт бол энэ олзуурлах уулын ажил гэдэг бол өөрөө маш нарийн технологи өртөгтэй багтаагаад энэ бүхнийг тэнцвэртэй авч явах тухай. Энэ өөрөө хуульчлагдсан ойлголт учраас бол энийг зөрчих боломж байхгүй. Угаасаа ерөөсөө уурхай дээр бол манайх чинь геологийн, маркшейдрийн бүхэл бүтэн баг ажиллана шүү дээ. Доор яг одоо энд экскаватораар нүүрс сутгаж яхад, хөрс сутгаж яхад хажуу талд нь манай геологууд одоо нарийн гэж ярьдаг те үүрэг даалгавраа өгөөд ажиллаж яддаг эрчим хүчний нүүрсээ бас экспортлоод эхэлсэн шүү дээ. За бараг 500 гаруй мянган тонн нүүрс экспортлсон явж байгаа шүү. 2014 онд экспортлсон нүүрсний хэмжээгээр Монголын нийт нүүрс экспортлагч компаниудыг Эрдэнэс таван толгой манлайлж бүгд найрамдах Хятад ард улсын коксчих нүүрсний импортын 10%-ийг дангаараа бүрдүүлжээ. Манай олзуурлах одоо компаниуд бол бас ерөнхийдөө барууны одоо том хүчин чадалтай техникүүдтэй үндсэндээ одоо бараг 200 гаруй том техник байдığım одоо нөгөө Лебхерийг, Камацугийнх, Трексийг, Хуэндэгийнх гэд дандаа л одоо орчин үеийн уурхайд ашиглагдж байгаа юм техникүүдтэй. Өнөөдөр бол нийт техникийнхээ бол 60 орчим хувийг ашиглаад үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Одоо саяын үйл ажиллагаа хийсэн. Цаашдаа бол ухаан зах зээл дээр нүүрсний эрэлт нэмэгдээд, үн нэмэгдээд ирэхэд бол манай одоо туслан гүйцэтгэгч нар, оператор компаниуд бол бүрэн хүчин чадлаа даачлаад ажиллахад бол өнөөгийн одоо энэ бүтээлийг бол 2 дахин нэмэгдүүлэх бүрэн одоо боломж бол техникийн хувьд, хүн хүчний хувьд, технологийн хувьд бол байна гэж бол одоо нэг утгатай хэлж болно. 2014 онд Эрдэнэс таван толгой компани үндсэн үйл ажиллагаанаас олсон ашиг 28.5 тэрбум төгрөгт хүрчээ. 2015 онд өнгөрсөн жилийнхээс 2 дахин их 11 орчим сая тонн нүүрс олборлохоор төлөвлөөд байна. Манай компанийн хувьд бол хариуцлагатай уурхай гэдэг ойлголтыг бол бүрэн дүүрэн хэрэгжүүлээд явж байгаа. Манай нийт ажиллагчдын 30 гаруй хувь нь одоо яг орон нутгийн ажиллагчид байгаа юм. Энэ тоо хэмжээг бол бид нар 60 хүргэх бодлого бариад ажиллаж байгаа. 60 хүргэхийн тулд бид нар чинь тэнд мэрэгжилтэй хүмүүс бэлтгэх хэрэгтэй байна да. Манай уурхай оршиж байгаа тэр газрынхаа одоо оюутны сурагчдын одоо тэтгэлгийг хөтөлбөрт хамруулах, янз бүрийн сургалт дамжаануудад тэндээс хүмүүсийг одоо оруулаад ажилд авах ийм тусдаа хөтөлбөр явж байгаа юм. Бид нар 962 өдрөө өнөөдөр одоо осол үйлдвэрлэлийн ямар нэгэн ослгүй ажиллаж байна. Энэ бол одоо бидний одоо хамт олонны маань одоо бүтээлч хөтөлмөрийн хамгийн одоо онцлог хэлэх ёстой үр дүн. Манай ажилчид бол улс орныхоо одоо эдийн засгийн хөгжилд бол дорвитой хувь нэмэр оруулж байгаа гэдэг сэтгэлээр бол одоо хон ажилдаа очих их дуртай байдığım шүү дээ. 14 хоног энд амархаасаа илүү 14 хоног уурхай дээр ажиллахдаа сэтгэл хангалуун байдаг. Та бид бүгд Монгол улсын иргэн бүр Эрдэнэс таван толгойн 1072 ширхэг хувьцаа эзэмшдэг. Уурхайн олборлолтыг тогтвортой амжилттай авч явах хариуцлагатай үргийг үндэсний 3 компани Монгол уурхайчид түншлэл хүлээж жилийн 365 хоног 24 цагаар тасралтгүй ажиллаж байна. Түншлэлийг Хишиг Арвин Индастриал, уул уурхайн үндэсний олборлагч Мяра гэсэн 3 компани хамтран байгуулжээ. Монголынхон баялагийг Монголынхон компаниудаар олборлуулж тэдэнтэй хамтарч ажиллаж байгаа нь төрөөс үндэсний компаниудаа дэмжиж буй томоохон дэмжлэг гэж хэлж болно. Тэд орчин үеийн хамгийн сайн машин техник, туршлагатай чадварлаг мэрэгжлийн болсон хүчин, инженер техникийн ажилчидтай. Олон улсын стандартыг хангасан уурхай инженерчлэл, аюулгүй ажиллагаа, байгаль орчны менежментийг ханган ажиллаж байна. Улс үндэсний хувь заяатай холбоотой хариуцлагатай энэ төсөлд дотоодын хувийн хэмжлэгийн компаниуд хинээс ч дутхгүй ажиллаж чадна гэдгийг батлан харуулж тэд ажилласаар